Усын спорт ялангуяа миний явдаг 100 м төрөл нь ойрын зайн төрөл энэ бол нэг 50 секунд л болоод өнгөрдөг учраас яг гараа дохиод дугаараад ингээд явж явах бүх секунд болгоныхаа юм ингээд төсөөлцөн хэдэн мянган удаа ингээд аль зэн төсөөлцөн байдаг яг яаж явах вэ? За манай олимпиад орж байгаа хоёр тамирчин байгаа. Нэгслэг их тамир. За энэ хоёр эгчтэй хоёрын яг хамгийн авааштай чанар бол тууштай, маш тууштай. Өөрт нь одоо хангалттай өндөр ачааллыг хэрэгтэй ачааллыг өгж сэтгэл зүйн хамдаг. Миний явдаг хүн бол 8 настайгаас хойш чиглэсэн. Одоо 12 дахь жилдээ хичээлж энэ спортоор хичээж гисэн шалтгаан юм бол тухайн үедээ туршиж үзсэн спортуудаас хамгийн их сэтгэл үлдээд хийх дуртай байсан тийм хамгийн дотн мэдрэмж төрүүлсэн спорт. Өөрөө ингээд усан дотор ингээд байна гэдэг мэдрэмж надад аюул таалагдчихсан. Энэ мэдрэмжиндээ дурлаад цаашдаа илүү энэ спорттойгоо удаан байхын тулд илүү сайн амжилт гаргах хэрэгтэй юм гэж бодоод тэгээд хичээл мэргэжлийн тамирчин болж ирсэн. Бага манай гэрийнхэн усан спортод орсон л да. Яг усан спортыг сонгосон бэхээр хамгийн цэвэрхэн спорт нэгт контакт багтай бэртэл хамгийн багтай спорт. Дээрээс нь гооцоо хувьд бол усан сэлтийн бүх тамирчдыг биеийг ингэж жиг төвжүүлдэг учраас бүр жоохондоо нэг спортын дэд мастер ч юм уу болъё гэж боддог байсан. Тэгээд жоохон томроод яриг авто инженер мастер болох юмсан боддог байсан. Тэгээд саяхнаас сүүлд 2018 оноос би ер нь олимпийн наадам энэ бүх дэлхийн улсуудын хоорондоо цуглдаг бүх тамирчдын оргил бас хэсэгт орж үзэх гэсэн зорилго өгдөг байсан. Тамирчингийн үнцэг бол тамирчин бол өөрийгөө л анхаарна. Би юун дээр алдаж байгаа, би юун дээр болохгүй анхаарна. Одоо би ингээд асуулжуулагч яваад болоод явж байгаа хооронд бол анзаархад бол нийт хамгийн чухал нь нийт тамирчдын маань хамт олонны дотоод дуурай амьсгал болон там бэлтгэлжилтийн систем, бэлтгэлжилтийн стандарт маш чухал гэж харж байгаа юм. Би яг одоо 27 м-ийн бассейн 50 м-ийн бассейны нийлбэр рекорд гэх юм бол би сүүлд үзэхэд 22-оос 23 зай төрөл рекордыг эзэмшижсэн. Ер нь бол нийтдээ 30 хэдэн зай байгаа. Миний хувьд гэх юм бол ер нь 21 оноос хойш бүх дэлхийн аргуудад оролцсон. Тэгээ оролцохдоо ер нь бол чансаараа нэгт байсан. Тийм учраас тэр үеэс ч юм уу ер нь бол энэ Парис олимпиад ер нь орно гэж ер нь өөрийгөө боддог байсан. Тийм учраас яг нэг тэр мэдээг сонсох үед цаасны хөдөл ер нь л 50 байсан. За манай олимпиад орж байгаа хоёр тамирчин байгаа. Нэгслэг их тамир. За энэ хоёр эгчтэй хоёрын яг хамгийн авааштай чанар бол тууштай, маш тууштай. Өөрт нь одоо хангалттай өндөр ачааллыг хэрэгтэй ачааллыг өгж сэтгэл зүйн хамдаг. Дутуу орчих юм бол би нэг дутуу юм хийсэн, би нэг болоогүй гэсэн сэтгэл зүйтэй. Тэгэхээр яг энэ хоёр тамирчтайгаа ажиллахад бол яг тасалжуулагчийн хувьд бол манай клуб дээр бол хоёр яг энэ хоёр тамирчтай ажилладаг хоёр тасалжуулагч байдаг байхгүй. Тэгэхээр бид хоёрын хувьд бол бүр яг тамирчтайгаа ажиллахад хамгийн чухал аятайхан юм нь юу гэхээр тултлан ачаал өгөхөд тэрийг бүр тултлан л даад. Тэгэхээр яг бид хоёр яг тэр ийм дунд нь би боли ядрыг гэсэн юм байдаг учраас бид хоёрт ингээ ажиллах спейс буюу ажиллах зайг бол маш гоё хөл томор одоо гаргаж өгдөг л тоо. Тэгэхээр яг тэрийг би хичээлэх баха манай хоёрын хэл тээ. Өдөр тутмын энгийн бэлтгэх юм бол 7 хоногт 5 удаа ч юм уу нэг удаа ингээд өдөрт зилээд цагаас цаг 30 минут өнгөрөөдөг бол миний хувьд мэргэжлийн тамирчны яг энэ олимпиад орсон зорилготой тамирчдын хувьд 7 хоногт 10 удаа сэлдэг. Тэр зарим өдөр нь 2 сэлэн, зарим өдөр 1 сэлэн. Тэгээд нэг оролтоо дооройж 2 цаг сэлдэг учраас 7 хоногт 55-аас 60 цагийг зөвхөн усан дотор ингэж өнгөрөөдөг. 60 км орчим бол сэлдэг. Нэг оролтоо 5,000 м-ээс 6,000 5 км-ээс 6 км-ийн хооронд юм тогтмол бэлтгэлээ. За яг одоо бид хоёр манай эмхээ тамирчин маань Таиландд бүкэд тэтгэл хийж байгаа. Тэр бол олон улсын FINA-гийн одоо тэтгэлгээр тэмдэглэл хийж байгаа. Эрэгтэй тамирчин маань тэмдэглэл хийж
буцаа клуб дээр хэлээж байгаа. За эрэгтэй тамирчны маань хувьд яг одоо бол хүчний хурдны бэлтгэлэг орсон байгаа. Бэлтгэлийг бол яг бид нэр бол 2-1 буюу 2-7 хоног бид нар маш хүнд ачаалал 1-7 хоног суллах маягаар явдаг байгаа. Basic буюу хамгийн одоо хүчил төрөгч ихтэй ачааллыг маш минимум дээр тавиад холын зайн цэлдэг бэлтгэлийг маш удаан хийдэг. Жилийн бэлтгэл дээр бид нар тавиад одоо энэ жилийн бэлтгэлийг бид нар хамгийн том тэмцээнийг бол энэ Парис Олимпик тэмцээн гэж үзээд 7 сараар тавьсан. 7 сараар тавихын тулд бид нар өмнө жилийн 7 сард бэлтгэлийн төлөвлөгөө гаргасан байж таарах гэдэг байхгүй. Тэгэхээр яг ингээл эхний 6 сард нь бид нэр basic юм тавина, 3 сард нь дундын хурд авна, сүүлийн 3 сард нь хүчний хурд руу орно, тесрэлтийн хурд руу орно. Хамгийн чухал нь тооцоол. Маа тамирчин, хин гэдэг тамирчин, ямар чадвартай тамирчин, хэдэн метртэй яаж ажилтдаг вэ? Би физиолог нь хаана очиж суудаг уу, ядардаг уу те? Одоо ойрын зайны тамирчин уу, холын зайны тамирчин уу? Би физиологийн зүрхийн цохилт нь өндөр байдаг уу, нам байдаг уу? Тэр бүгдээс ерөнхийдөө анхаарч ажилладаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол хамгийн чухал нь манай усан спортчин цагтай секундтай ажилладаг спорт учраас хамгийн чухал нь тооцоол, бэлтгэлийн систем л байдаг. Усан спорт ялангуяа миний явдаг 100 м төрөл нь ойрын зайн төрөл энэ бол нэг 50 секунд л болоод өнгөрдөг учраас яг гараа дохиод дугаараад ингээд явж явах бүх секунд болгоныхаа юм ингээд төсөөлцөн хэдэн мянган удаа ингээд аль зэн төсөөлцөн байдаг. Яг яаж явах вэ? Нэг алдахад амирт нөлөө гардаг. Жишээл одоо 100 м-т ингээд явж байхдаа амьс ингээд баг нэлээд олон амьс авна шүү. Тэрний дундаасаа ингээд нэг ганц амьс сан дээр жоохон алдаад ингээд амьсгалах хэрэгтэй байсан дээр ингээд ус залхич тохиолдол сая гардаг. Тэр үед гэх юм бол одоо ингээд шууд ингээд булчин цуцаад ингээд би ингээд доошоо живэд орох тиймэрхүү тохиолдол гардаг. Тэр болгоныгоо хийнаад маш анхааралтай явах хэрэгтэй. Том тамирчид нь дүүдээ зөвлөдөг. Дүү тамирчин том тамирчаас асуудаг. Тэ ийм хоорондын нэг ийм уур амьсгалыг маш сайн бүрдүүлж ийж тасалжуулагчныг бүрдүүлэхийн тулд ажилладаг. Тэхийн тулд бид нар бэлтгэл дээрээ бол тасалжуулагчид бэлтгэлээс гараад санаазад байх юм ерөөхдөө би хувьдаа бол тэгэж одоо авч хилцдэг, үздэг, боддог. Би энэ тасалжуулагчид байнгын зааж зөвлөх биш. Би заримдаа энэ тамирчдаас бол маш их сурдаг. Тэгэхээр эдгэртэйгээ ойрхон байж ийж эдгэртэйгээ ойролцоо харилцаатай байж ийж бидний баг хамт олонний амжилт төсдөг гэж боддог та. Ирээдүйд бол манай усан спортыг дэмжихэд бол манай Монгол улсын тамирчид бол усан сэлтийн бол мэдээж манай монголчуудыг ярьдэн шүү дээ. Уснаас аягүй хол хүмүүс. Гэхдээ бол манай усан сэлтийн тамирчид бол усанд орсон ч гэсэн маш өндөр амжилт үзүүлэх чадвартай тамирчид хүүхдүүд маш их байгаа. Одоо манай Олимп руу 33 хүн явах чинь тэр дундаа ингээд нэг болоод Монгол улсаа төлөөлөөд Монгол улсаа нэрийг гэхэд ингээд гаргаад хүмүүс бус ингээд хүмүүс танилцуулаад өв соёлоо ингээд танилцуулаад ингээд явах хүмүүсийн нэг ингээд орсондоо маш их гарч байна. Энэ том одоо тэмцээнийхээ өмнө ирсэн байгаа тамирчтай бол энэ олон жил хичээсэн хичээллээ, хичээ зүтгэлээ яах гэж хичээсэн бэлээ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Хичээгээрээ бичсэн хичээнэ. Тэгээд Монгол улсынхаа одоо тугийг Олимпийн тэнгэрт мандуулахын төлөө бүгдрөө нэг баг хамт олон болж ажиллаж байгаа. Та би миний хувьд бол нэг хэсэг нь болж ажиллаж байгаа гэж баяртай байгаа. Парис 2024 Олимпиад оролцох болсон 33 тамирчтай бахархаж байна. Тэгээд бүгдээрээ ялсан ч ялгцсан ч 90 сар бол гэмтэл бэрхлэхөө энэ тэмцээнийг амжилттай өнгөрөөцгөөе. Go Team Mongolia. Go Team Mongolia.